байцгаана уу? Бүгдэнд нь өглөөний мэнд. За манай Атлант компани албан ёсны дилер эрхтэйгээр хиттийн Rox гэдэг брендийн Rox 01 гэдэг автомашиныг авчирж борлуулж байгаа албан ёсны эрхтэйгээр. За тэгээд энэ машины хамгийн том давуу тал нь юу вэ гэхээр ерөөдөө одоо манайхны ярьдгаар бензин цахилгаан хосолсон гэж яриад байгаа шүү дээ. Яг plug-in hybrid бол биш. Range extend гэдэг хол замыг тулах цахилгаан автомашин гэдэг гарч ирсэн автомашин байгаа. Тэгэхээр машин маань өөрөө дан батарейгаараа 235 км явна. За бензин орно. Бензинийн ерөөдөө мотор нь генераторын журмаар ажиллана. Батарейгаа цэнгэлэх журмаар ажиллана гэсэн үг. За тэгээд дан батарейгаараа 235 км явна. Бензинтэйгээ нийлээд 1115 км явна гэсэн үг. Тэгэхээр цэнгэлэхгүй шууд одоо хөвсгөл явах боломжтой гэсэн ховд явах боломжтой гэдгээрээ бас хамгийн том давуу тал болчихж байгаа. За тэгээд хот дотор ойр зурдаа явж байгаа бол шууд цэнгэлээд яваад байна гэсэн үг. Ерөнхийдөө нэг 235 км явахын тулд нэг 8000-аас 9000 төгрөгийн тогоор цэнгэлээд дүүрээд за тэгээд 235 км явах боломжтой болчихж байгаа. За тэгээд бензинээ хийгээд бас дан цэнгэлээд яваад ээж болно. Бензинээ хийгээд бас батарейгаа цэнгэлээд яваад авах боломжтой. Тэгэхээр холд явж байхдаа хүртэл цэнгэлэх шаардлагагүй гэдгээрээ бас нэг хамгийн том давуу тал байгаа. За тэгээд манайха ерөөдөө Rox-ийн маань өнгөний сонголтууд гэвэл хар ногоон өнгөтэй. За ногоон өнгө энд харагдаж байна. За тэгээд хар өнгөтэй, мөнгөлөг саарл өнгөтэй, спалтан саарл өнгөтэй гэсэн өнгөний сонголтууд байгаа. За тэгээд 7 өний судалтай, 6 өний судалтай гэдээ байж байгаа. За тэгээд албан ёсны эрхтэй гэхээр хүмүүс нөгөө засвар үйлчилгээ хаана хийх вэ гэдэг байгаа. Мэдээж яг албан ёсны эрхтэй гэдэг маань Атлант компани одоо Toyota 5 богдтой Toyota-г оруулж ирээд борлуулдаг бол 300 200 оруулж ирээд Атлант Rox-ыг оруулж ирж байгаа гэсэн үг. За тэгээд Rox-то үндсэн машин. За тэгээд бензин хөдөлгөөртэй 5 жилийн баталгаа өгнө. Батарейндаа болохоор 8 жил буюу 240 мянган км үйлдвэрийн баталгаа өгж байгаа машин байгаа. За тэгээд цагаан өнгө, хар өнгө, мөнгөлөг саарл өнгө гэсэн өнгөний сонголтууд маань дээр бэлэн худалдаалагдж байгаа. За хэмжээний хувьд бол ерөөдөө хүмүүс нөгөө хэр том хэмжээтэй вэ гэдэг. Ерөөдөө Land Cruiser 200, 300 нуудтай бол ерөөдөө ижилхэн. За тэгээд бүгдээр салаантон орж танилцъя. За салааны хувьд бол хар салаантай, цагаан салаантай, улбар шар салаантай гэсэн салааны сонголтууд бол байгаа. 6 өний судалтай, 7 өний судалтай гэж байгаа. За энэ хар дээр улбар шар салаан очиод харуулж. За тэгэхээр дам батарейгаа цэнгэлээд 235 км явна гэсэн үг. Тэгэхээр 8000 төгрөгөөр 235 км нэлийн хэмнэлттэй гэсэн үг. За одоо энд ингээд батарейн заалт нь яаж байна? 69 хувьтай байна. 161 км явна. За бензин банкатайгаа бензинтэйгээ нийлээд 264 нийлээд 425 км явна гэсэн заалт гараад ирж байна. За тэгээд сүүлийн машинд байдаг технологиуд бол бүгдөө байгаа суудлууд, хаална, хөрнө. За тэгээд уртын дөрвөн судал массажийн. За хүмүүс нөгөө юунд хэрвээ гэж асуугаад битүүмч хэрвээ гэж асуугаад байгаа. Ерөнхийдөө одоо битүүмч 5 дахь бол мундаг 5 ирээд бас сунаа Tesla тоноод үзэж болно. За 200 ерөнхий энэ машиныг яг хийхдээ 87% гангийн орц орсон. За тэгээ гангаар хийгдсэн гэсэн үг. Гангаар хийгдсэн. За энэ дээр одоо 16 тонны мундахад энэ арам булцаахгүй юм бэлээ. За тэгээ хаалганы битүүмжүүд бол маш хүнд. За тэгээд хүмүүс нөгөө нэг хаана явж байгаа вэ гэд хасах хэдэн гараас тестлэгдсэн бэ гэд яг манай Монголын тестүүдийг бүгдийг давсан. За тэгээ манай анхны хамгийн асуудаг асуулт энэ машин ор болох уу гэд асууад хөдөөгаад явахдаа амарханд машинда тухтай байдаг шүү дээ. За 7 өний судалтай нь бол энд ингээд яг ор болгоод тавьсан байж гин. Энэ зориултын гудс нь өөрийнх нь. За эндээ DVD-тэй. За бүр кемпинг модтой амарх бүр юм модтой. За энэ ингээд 7 өний судалтайг ингээд ор олгоцсон биш үү. Тэгэхээр 2 хүн нэг мааматай унтцаад бол хангалттай. Зайтай 7 өний судалтай улбар шар салаантай ор олцдог. За зүгээр энгийн 7 өний судалтайг харуулъя. За энэ болохоор ор олоогүй
ийм салангад суудалтай. За тэгээд хойшоогоо 3 орчин. Энэ нөгөө хойно нь суудлын буулгацсан байна. Энэ дээшээс хөгдөөд хойшоо 3 орчин. За тэгээ урдлын 4 суудал дөрүүлээ массаж хийн. Дөрүүлээ хална. Урдлын 2 суудал хөлөрнө. Өрүүл хална. Viral chargeтай. За тэгээд одоо нөгөө эн чинь нөгөө олон улс руу гардаг глобал загвар. За тэгэхээр ерөөхдөө Англи, Орос, Франц, Араб, Казахстан хэлтэй. За тэгээд нөгөө voice-оор бас voice command-аар бүх юмудаа удирдаад явчихна. За тэгээд хүмүүс нөгөө хөдөө гадаа явхад хэрвээ гэсэн. За оффроуд горимтой. Нөгөө цахилгаан машин болохоор хүмүүс дөрөв дугуй майжихгүй гэж байнгын дөрөв дугуй хөтлөн. За тэгээ оффроуд горимтой тэгээд цасны, элсний, шаварны гэсэн горимуудынхаа тохиргоонууд дээр тохируулаад өөрөө замаа сонгоо явах боломжтой байгаа. За тэгэхээр яг иймэрхүү машин сонирхч байвал та бүхэн бас манай дээр ирээд тест хийгээд унаад үзэх боломжтой байгаа. Тестийн зам дээр бас манай тестийн машиныг унаад үзэх боломжтой байгаа. За ийшээ ороод. За хянах дээр бол жолооч хэрэгтэй бүх мэдээллүүд харагдаж байгаа. За тэгээд илүү гоё минимал байгаа мессенжерийн нөгөө нэг кнопнууд бол байхгүй. За 2 утсаа тавиад цэнэглэл чинь өрүүл хална. За энд өрүүл халах нь энд байж гин. За 2 утсаа тавиад цэнэглэл. Энэ хоёр урдлын 2 суудал хална. Хөрнө. За массаж хийн. За хойдлын 2 суудал бол хална. За 3 цагийн суудал халахгүй. За банка аваад кнопор онгоолгоно хараа. За тэгээд энд электрик гээд дан патрон дээр одоо байж гин. За e-save-ийн гутал шууд патрагаа одоо 69 дээр хувь дээр нь хадгалаад шууд бензин мотор ажиллаад патрага цэнгэлээд явчихнаа гэсэн. Тэгэхээр хол замд ч гэсэндээ явж хахад ингээд цэнгэлээд явчихнаа гэсэн. Хайбрид тэгэхээр хосолсон гормоор ажиллана. За range extend тэгэхээр одоо хол замыг туулах цахилгаан автомашин яг plug-in hybrid бол биш, энэ машин хороб мороб юусоо байхгүй. За тэгэд нөгөө нэг ирдэрч гэмтэх юмнууд одоо тослогооны юмнууд бол байхгүй. Мотортой учраас бензин юу тосмаас бол солино. За тэгээд сүүлийн үеийн одоо нөгөө хүмүүсийн хамгийн их асууж байгаа энэ бүр юм спорт стандарт гэх комфорт гэдэг горимуд байж гин. За тэгээд энэ цасаар явахдаа, цасан дээр явахдаа, элсэн дээр, шавран дээр гэдэг ингээд тохиргоонууд нь бүгдөө байж байгаа. За тэгээд дараа бүр юм оффроуд горимтой. Та энэ машиныг бас хүснээрээ тоноглох боломжтой. Манай дээрээс тоногнууд нь ирж байгаа. За эхнээсээ ирээд одоо амарцаатаар суйрлуулад, ачаа суйрлуулад явж байгаа. За ийм машин байгаа шүү. Хамгийн гол давуу тал нь одоо бензин эднэр тасалдсан тохиолдолд дан батарейгаараа яваад ах боломжтой. Хоттроо бол цэнэглээд яваад ах боломжтой. 235 км гэдэг чинь эндээс шууд дархан орчиж болно гэсэн үг ш. Дан батарейгаараа бас нэг тийм давуу талтай байна. За энд артын камер байж байгаа. За тэгээд сүүлийн ийм машин байх хэвээр ухаалаг системүүд бол бүгдөө байж байгаа. За одоо энэ бас нэг ямар юм таалагдсан. Одоо энэ урд суугаад одоо хойдлын сандал дээр хүүхэд унтчихдаг шээ. Тэгэн гол энд автоматар ингээд шууд хэвтүүлээд уршаа хоошоо болгох бас боломжтой юм байна. Уртлаасаа заавал буугаад хөдөлгөөх шаардлагагүй. За тэгээд гэрлийн тохиргоонд нөгөө ambient light 64 төрлөөр гэрэл нь асна. За тэгээд гэрлийнхаа тохиргоонууд нөгөө автомат одоо хол дээр явж байгаа өөдөөс машин ирэнгүүт шууд өөрөө автоматар ойртуулна гэдэг ч юм уу тий. Сүүлийн технологиуд бол бүгдөө байгаа. За тэгээд шууд voice-оор ингээд судлаа цонхооныг хаах. Тэгээ эмэгтэй эрэгтэй хоолоогоо сонгох гэдэг ч юм уу тий. Одоо хилүүндээ бас сонгох боломжтой байгаа. Орос хэлтэй бол орос хэлээ сонгох боломжтой гэдэг. Ингээд сүүлийн үеийн системүүд бол бүгдөө байж байгаа. За drive mode-ийн бүх системүүдийн за утсан дээр аппликейшнээ суулгаад шууд түлхүүргүй явж болно. За тэгээ нөгөө уршаа хоошоо болгох парклах систем гэдэг. Сүүлийн технологиуд бол бүгдөө байгаа. За ROX маань болохоор үнийн хувьд бол 220 сая гэж байгаа шүү. 7 өний суудалтай нь 210 сая. 6 өний суудалтай нь 220 сая гэж байгаа. За сая 7 өний суудалтайг нь би сая ингэж харуулад за тэгээд суудлыг хөвтүүлээд нөгөө нэг сая амархад гуцын тавиад те энийг нь харуулсан шүү дээ те. За тэгвэл 6 өний суудалтай нь харъя бүгдөө. 6 өний суудалтай нь арих VIP гэж явж байгаа. Хар суудалтай, цагаан суудалтай, тэгээд улбар шар салаантай гэсэн сонголтууд байгаа. За энэ болохоор 6 өний суудалтай нь хаашаа 2 хүн орно. За энэ сууд нь нэлээд том болчихж байгаа. За хөл амраагчтай. За энд ингээ бүр тохиргоонуудтай байгаа. За суудлууд массажийн ингээд эндээс бүх тохиргоонуудаа хийгээ явчихна гэсэн үг. За энэ суудлыг хараа бүгдөө.
Энэ бүр ингээ хөвтчихөж байгаа. За ингээд бүр хөвтөд явах боломжтой болчихж байгаа. Вип судлал ирэхэд тэгээ суудлын массажийн суудл халан хөрөн за тэгээ нааша уушаа хашаа басан тохиргоонуудын хойдолтой нөгөө USB Type-C оролтууд байгаа. Хойно парны тохиргоотой хойно пар үлээх. За энэ дэлгэц байгаа. Энэ дээр дэлгэцэн дээр та бүх юма үзээд явах боломжтой. Уцаа шууд холбоод бүр PlayStation тоглоод явах боломжтой байгаа шүү. За ийм машин байна. 210 220 сая. За энэ болохоор цэнэглэгч нь байгаа 220. Та гаражтаас энийг суулгах чинь 220. Ерөнхийдөө нэг 8 цаг цэнэглээд дүүрчин. Ерөнхийдөө нэг 8000-аас 9000 төгрөгийн цахилгаанаар цэнэглээд та 230 км явах боломжтой. За тэгээд бензин хийн. Бензинээрээ батарейгаа цэнэглээд явчихна гэсэн үг. Тэгэхээр 1100 км явчихна гэсэн үг. Тэгэхээр та шууд өдөө гадаа аялах байгаа бол шууд Rox-тойгоо аялж болно. Ягаад гэвэл за тэгээд нөгөө бензиний хийгээд ерөөхдөө бензин цахилгаан хослоод нийлээд 1100 явчихж байгаа шүү дээ. За тэгэн гоотлох хөдөө явж байгаа хүмүүс маань нөгөө цэнэглэх боломжгүй учраас бензинээ хийгээд бензинээрээ батарейгаа цэнэглээд явж байгаа. Тэгэхээр нэг шатхуун зарцуулалт нэг 7-оос 10 литр болж илээ. Ерөнхийдөө нөгөө хүнээсээ хамаарат. За бас нэг гоё юм нь юу вэ гэхээр 220 гаргана. Өөрөөсөө 220 гаргана. Ямар ч тоггүй байсан, тог цахилгаангүй байсан ч Rox-тай явж байхад бүх юм ажилланаа гэсэн үг. За тэр нь өөрөөсөө шууд 220 гаргана. 220 вольтын. За энэ талаар эндээс одоо энэ өөрөх нь зориултын залгуур байгаа. Тэрийг нь хийгээд уртцагчаа залгаад шууд одоо юу гэдэг будаа агшаагч хүртэл агшааж болно. За энд болохоор 380 байна. Гадуур байдаг сэнгэлэгчүүд байдаг шүү дээ, тий? 380 байж гин. Өөрөөсөө бас шууд 200 гаргана гэсэн үг. Одоо эхнэрийнхээ өсний эндүүг инжгэсэндээ шууд залгаад явах болон ажиллах боломжтой. За ноутбук, утастай бүгдийг сэнгэлэх боломжтой. За энэ бас ийм 220-ын залгуур байж байгаа. За уржигдрийн бас бичлэгэн дээр энэ дээр нөгөө галтгооны хэсэг байсан. За тэрийг нас тусдан захиалж авах боломжтой байгаа. За ингээд ийм түрүүний харуулсан нөгөө гуцын тавьсан байгаа юм шүү. Нөгөө хийлдэг яг өөрхөн зориултын гуц. Тэгээд энэ кемпинг мод дээрээ тавьчихаар ерөөдөө машин дотор унтж байгаа хүмүүсийнхээ агаар температурыг тохируулаад бүр юм тохиололтой сэрүүлэхтэй байдаг юм байлээ. Тэгэхээр бас их гоё ухаалаг системүүд байгаа. За тэгээд тэрнээс олон зөндөө ухаалаг системүүд байгаа. Та бүхэн бас ирээд унаад тест драйв хийгээд унаад үзэх боломжтой байгаа шүү. Автлант компани албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа автомашин байгаа. Үүний хувьд бол 210 сая 220 саяар борлуулж байгаа. За өнгөний сонголтууд бол ногоон өнгөтэй, хар өнгөтэй, спалтан саарл өнгөтэй, мөнгөлөг саарл өнгөтэй, цагаан өнгөтэй гэсэн өнгөний сонголтууд манай дээр бэлэн худалдаалагдж байгаа. За Rox-ыг хаанаас үзэх вэ гэхээр яг энэ лайв хийж байгаа салбар Michelle Expo-гийн баруун талд лава худалдааны төвийн хажууд Автland гэдэг нэгдүгээр салбар маань байж байгаа. Энэ дээр Rox-ууд байгаа. За тэгээ Ярамгтай ойрхон нисгэд байгаа хүмүүсээ Ярамгийн Horse Auto Expo гэдэг байгаа. Ярамгийн 3 дугаар автобусны буудалд замынхаа арталт Horse Auto Expo-гийн 3 давхар Б1 давхарт манай Автlandын 2 дугаар салбар байрлалд ажиллаж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн өөртөө ойрхон хамгийн ойрхон салбар дээр ирээд Rox-ыг унаа Tesla-д үнэлэх боломжтой байгаа. За дээр нэмээд та бүхэн манай яг Rox-ийн автомашиныг сонирхчихвэл бүр эко машин автомашины нөгөө эко зээлд хамрагдах боломжтой. 10% төлөөд ерөөдөө хамгийн багадаа 10% төлөөд за хүн 125-аас 1.4% хүүтэй бизнесийн орлоготой бол 96 сарын хугацаатай лизингээр авах боломжтой болсон байгаа шүү. Тэгэхээр эко энэ нөгөө яагаад гэвэл Range Extend гэдэг ерөнхийдөө баг цахилгаан автомашин. Энэ уул нь баг ногоон дугаар авахар машин байгаа байхгүй юу? Нөгөө одоо plug-in hybrid эн чинь болохоор арай өөр генератортай hybrid болчихж байгаа учраас за тэгээд хасах 50 градус нэмэх 50 градус Tesla-эгдсэн автомашин байгаа. Та бүхэн Rox 01 гэдээ бас YouTube бид ороод үзээрэй. Гоё машин байгаа шүү. Сонирхоод үзээрэй. За тэгээд аюулгүй байдал 5 тухайл мундаг машин болсон байгаа.
Тэгээд манай Rox Motors Mongolia-гийн пэйж дээр бас бүх дэлгэрэнгүй мэдээллүүд нь байж байгаа шүү. За та бүхэндээ бол зүгээр энгийнээр нь зүгээр та бүхэндээ тайлбарлаа. Тэгэхээр нөгөө хэмжээний хувьд бол хүмүүс маш их асууж байгаа 200, 300 тавталтаа л ер нь ижлэгэн том жижиг хэмжээтэй байгаа. За тэгээд лайфтаа маань хамт байсан баярлалаа. Машин авах гэж байвал манайхаар ороод гараарай. Баярлалаа баяртай. Өнөөдрийн ажил бүгдэнд нь амжилт хүсье.